Монголын улс төр 30 жилд өчигдрийн үнэн цувралаас зориг ерөнхий сайд болох гэж байсан уу? Шинэ үндсэн хуулийн дагуу явагдсан 2 дахь сонгуул 1996 онд болов. Тэр үед ардчлалынх нь нэгдэн нийлж сонгуульд оролцвол амжилтад хүрнэ гэдгээ тооцоолсон байлаа. Коммунист системээс дөнгөж гарсан Монгол улс барууныхны сонирхлыг татаж байсан учраас тэд шинэ залуу намуудыг янз бүрээр дэмжсэн байдаг. Ингээд Монголын үндэсний ардчилсан нам болон Монголын социал-демократ намууд хамтран ардчилсан холбоо эвслийг сонгуулийн өмнө байгуулав. Мэдээж шинэ намууд нэгдэн нийлсэн сайн талтай ч баруун зүүнний үзэлтэй хоёр нам ийхүү хонь хурга болсон нь улс төрийн намууд үзэл онлоороо ялгарах үйл явцад томоохон саад учруулсан нь ойлгомжтой. Шинэ эвсэл улсын их хуралд 50 суудал авав. Чамлахааргүй амжилт байгаа биз. Харамсалтай нь тогтвортой ажиллаж чадалгүй дөрвөнч засгийн газар сольсон юм. Ардчилсан холбоо эвслийн анхны ерөнхий сайдаар эвслийн тэргүүн инх сайхан томилогдов. Эвслийн намууд дотроо хамгийн олон суудалтай Монголын үндэсний ардчилсан намын дарга элбэгдэрж ерөнхий сайд болж чадсангүй. Тэрээр улсын их хурлын дэд дарга хэмээх эрх мэдэл багтай албан тушаалд ажиллав. Улсын их хурлын даргаар эвслийн нэг баг нь болсон Монголын социал-демократ намын дарга гончигдорж сонгогдов. Эрх мэдлийн төлөө хөшигний ард маш их хувилдаан явагддаг учраас улс төрийг бохир гэдэг ийм хувилдаан ардчилсан холбоо эвслийн үед үнэндээ л хүчээ авсан байдаг. Сөрөг хүчний намууд болох 25 суудалтай Монгол ардын хувьсгалт нам, нэг суудалтай Монголын уламжлалын нэгдсэн намын дашбалбар нарч хангалттай улс төрийн тоглолт хийж байлаа. Ардчилсан холбоо эвсэл гаргасан шийдвэрээ улсын их хурал дээр дангаараа батлах ямар ч боломжгүй байв. Дээр нь өөр хоорондоо нийлэмжгүй. Сөрөг хүчний улс төрийн тоглолт чих хийгдэж засгийн газруудаа ойр ойрхон огцруулсан 4 жил байлаа. 1998 оны 4-р сард инх сайхны засгийн газар огцорч элбэгдөржийн засгийн газар байгуулагдав. Гэвч 3 сарын дараа банкны хувилдаан хийсэн нь илэрч элбэгдөржийн засгийн газар огцорсон. Юу болсон бэ гэвэл инх сайхны засгийн газарт сангийн сайдаар ажиллаж байсан цагаан улсын хамгийн том сэргээн босголтын банк хувийн жижиг голомт банкнд нэгтгэх төлөвлөгөө хийсэн байжээ. Түүнийг нь элбэгдөржийн засгийн газрын сангийн сайд Баабар шүүрч аваад гүйцээх ажлыг хийв. Зүүн бол өмнөх засгийн газрынхаа алдаатай ажлыг зогсоох ёстой байлаа. Гэвч үргэлжлүүлэн гүйцэлдүүлснээрээ элбэгдөржийн засгийн газар буруудаж огцров. Ингэж элбэгдөрж 3 сар ерөнхий сайд хийгээд 7 дугаар сард огцров. Үүнээс хойш бараг хагас жилийн турш дараагийн ерөнхий сайдаа томилж чадалгүй байсаар 1998 оны өвөлдөө золгосон юм. Энэ хугацаанд асар их улс төр явагдаж дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч зориг амь насаа алдсан. Зоригийг нас барсны маргаашнаас олон хүн ерөнхий сайдад нэр дэвшихийнхээ өмнөх өдөр алагдлаа хэмээн ярьсан билээ. Тэр үеийн сонин хэвлэл дээрч олон гарсан. Үнэн дээр бол ардчилсан холбоо эвсэлд зоригоос өөр сонголт бараг үлдээгүй байв. Тухайн үеийн үндсэн хуулиар ерөнхийлөгч зөвшөөрч байж ерөнхий сайд томилогддог хуультай байсан. Монгол улсын ерөнхийлөгч Багбаанды ардчилсан холбоо эвслээс орж ирсэн 4 хүний нэрийг олон удаа буцаагаад байв. Элбэгдөржийн оронд ерөнхий сайд болгохоор нэр дэвшүүлсэн Гамболдыг 6 удаа, Батүүлийг 1 удаа, Ганхуйгийг 1 удаа, Амар жаргалыг мөн 1 удаа буцаагаад байв. Тиймээс ардчилсан холбоо эвсэлдэх фракцууд мөн зоригийн өөрийнх нь фракцч түүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ярилцаж тохиролцоонд хүрээд байсан гэдэг. Гэвч оройн гэртээ очоод отож байсан хүмүүсийн гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Гэтэл өнөөдөр 26 жилийн дараа зориг агсан ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан уу? Үгүй юу гэх асуудлаар маргалцаар байгаа нь эмгэнэлтэй юм. 2009 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод элбэгдөрж эс зоригийн амь насыг бүрлэгсэн хэрэгт ихэд анхаарал хандуулсан байдаг. Элбэгдөрж анхаарсны хүчинд зоригийн хэрэг илэрч Амгаланбаатар, Чимгээ, Содномдоржаа нарт хэрэг үүрүүлсэн. Гэхдээ тэднийг хэлмэгдүүлсэн нь тодорхой болсон. Мөн тэдэнд хэрэг үүрүүлсэн нь зоригийн амь насыг ахуйн сэдэлтэй хөнөөсөн хэмээн итгүүлэх зорилготой байсан мэт. Амгаланбаатар, Чимгээ, Содномдоржаа нарыг зоригийн амь насыг бүрлэгсэн хэрэгээр ял сонссны дараа элбэгдөрж хэвлэлийн баг хурал хийж би энэ хэрэгт анхаарал хандуулж илрүүллээ. Үүний төлөө Батүүл надад баярлах хэрэгтэй хэмээн ярьж байв. Учир нь хэргийн газар малгайгаа орхисон Батүүл энэ хэрэгээр байнга шалгагдаж хоригддог байв. Харин өнөөдөр элбэгдөрж зоригийг тухайн үед ерөнхий сайдад огт яригдж байгаагүй гэж ярьсаар байна. Түүнээс бусад хүмүүс бол зоригийг тэр үед ерөнхий сайдад яригдж бүр нэр нь дэвшиж байсан гэж ярьсаар тэр үеийн улсын их хурлын гишүүн Лувсан Вандангийн болд. Улсын их хурлын гишүүн, байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч Баяр цогт улсын их хурлын гишүүн. Монголын социал-демократ намын дэд дарга асан Ганбаатар нар болон талигачтай нэг фракцад байсан нөхдөнч түүнийг ерөнхий сайдад нэр дэвшиж байсан гэж ярьдаг. Тухайн үед ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Баяр саяхан энэ тухай Твиттертэй жирэгжээ. Баярын өрөөнд талигач зориг 2 гишүүнтэй хамт орж ирсэн гэн.
Нэг нь Ганбаатар, нөгөө нь казино гэгдэх Инхбаатар хэрв өөрийг нь нэр дэвшээд ороод ирвэл ерөнхийлөгч дэмжих болов уу гэж Зориг асуусан гин. Баяр ерөнхийлөгчд түүний үгийг уламжилсан байна. Тэгэхэд ерөнхийлөгч Багбаанд татгалзах зүйлгүй гэж хэлж байжээ. Ийм бодтой тэр үеийн хэвлэлүүд дээр гарсан зүйлийг өнөөдөр элбэгдэрж үгүйсгэж байгаа нь юуных вэ? Зоригийн амь насыг бүрлэгсэн хэргийг ахын аллах болгон чимгээ содномдаржаа нарыг хилмигдүүлэн шоронд хийсэн хэрэгээс бултахын тулд л тэр үү. Ингээд хэрв тухайн үед Зориг амь насаа алдаагүй элбэгдөржийн дараа ерөнхий сайд болсон бол гэдэг асуулт ч тавигдана. Харамсалтай нь Зориг үгүй болж түүний амь насыг бүрлэгсэн хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй 26 жил улиран оджээ. Үнэн хаана байна вэ? 26 жилийн дараа энэ бүхэн хариулт нэгсээр